За засгийн газар улсын их хурлыг яаж хардгийг нэг хандлага энд харагдаад байгаа байхгүй юу? 3 сайд нь гуруулаад дистрагаар үг хэлээд. Улсын их хурлыг зүгээр нэг засгийн газар хуулийн хэлтс шиг бодоод та нар ингэж ажиллах хэрэгтэй гэж тулгаж байгаа юм шиг. Та нар өөрсдөө ажиллаа сайн гэгээд арай эртгүй өргөн барьсан бол ийм асуудал өрнөхгүй шүү дээ. Яг 12 сарын 31-ний өдөр 30-нд нь өргөн бариад 31-ийнх нь өдөр гишүүдэд материал нь тараагүй. Яг өнөө өглөө энэ материал чинь тарж ирж байгаа шүү дээ. Материал нь тараагүй. Байнгын орон хуралдаагүй. Яалтайгаар үйлчлэх хугацаа нь 27 оны 1 сарын 1 жилийн дараа үйлчлэх гэж байгаа байхгүй юу? Үнэхээр одоо ард түмний нуруунд дээрээс татврын дарамт ихтэй байна гэж байгаа бол аль жилийн өмнө өргөн барьсан байгаа бүрдэрч гишүүн болон бусад гишүүний өргөн барьсан байгаа нийгмийн даатгал биш нэмэн үртгийн татвартай холбоотой хууль тогтоомжийг ягаад улсын хурлаар одоо хүртэл хэлцэхгүй байгаа юм? Үзэл баримтлал нь 10% татварыг 5 болгочих, 2 нь хэвээрээ байжийг уул уурхаагаас бусад бизнес дээр жоохон ч гэсэн нурууг нь тэнэлэгдэх гэдэг хууль аль эрт өргөн барьсан шүү дээ. Гэтэл засгийн газар одоо хүртэл дэмжихгүй. Их хөргөж бүлэг одоо хүртэл уршин алхуулахгүй. Яг өөрсдийнхөө PR хийх сэдвээр болохоор гүйж орж ирчээд улсын их хурлыг зүгээр 1 хоногийн дотор шийдвэр гаргаад өгч байгаа юм шиг бүр тулалт хийж байна. Би тамган газараас асуумаар байгаа. Хилцгэсгийн яаралтай журмаар хилцдэг байт юм уу? Яаралтай журмаар гэвэл хуулийг чинь бүтнээр хилцдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэдрийг бодохгүй бол улсын их хурлыг зүгээр л хүснээр нь босгол босч идэг, сууггүй сууж идэг тэгээд ардаа гоё PR худлаа хийх гээд ард түмний нуруун дээрс татврын одоо юу дарамтыг багасгах гэж байгаа. Үнэхээр татврыг нь багасгах гэж байгаа нээлж тус зарлаа шүү дээ. Тэгвэл 1 сард үнэхээр сэтгэл байгаа бол тий? Өдөрт зарлаач тий. Зарлах тухайгаа тэгээ яриа шүү дээ. Арс номын бүлэг дээр энийг хилцэж чадахгүй шүү дээ. Та нарын нэг босоо суугаа нөгөө хурд ямар ботуулаа бариундаа ваастай гэдэг үлээ. Тэ? Тэр шиг энэ байдлаас ч юм болоод зүгээр жоохон ажил хэрэг санал гаргаад улсын их хурлыг тулах биш. Бүлгүүдтэйгээ ярилцаад ажил хэрэг санал гаргаад ийм асуудал байгаа маа гэдээ ярилцвал ойлгож болно. Шөнө нь унтаад өөртөө дотроо ханзуу дотроо юм ярьчаад өглөө нь босч ирээд гинт сэрсэн юм шиг тэгээ бусдыгаа ингэж тулгаад энэ тулгалтанд орохгүй та нар ард түмний эсрэг байгаа гэж PR хийж байгаа юм байна. Татвараас нь одоо хөнгөлөхгүй эдгээр ингэ эсрүүзээд байгаа юм гэж энэ сарынхаа хугацаанд амралтынхаа хугацаанд ярих гэж байгаа юм уу? Ийм гинэн тэнэг муухар байж болохгүй шүү дээ. Улсын хурл чинь харилцаж ойлголцож нэгдсэн бодлого дээр нам харалцахгүй уушаа алах гэж оролддог болохоос биш нэг хэсэг нь өглөө босгоод нэг юм санаж орж ирээд тэгээ бусд руугаа тулгалт хийгээд улсын хурлыг дарамтлаж байгаа юм шиг яг ийм арга барилаар ажиллаж болохгүй шүү дээ. Өнөөдөр улсын хурлын чуулган нээгдэхэд засгийн газрын хурлыг хүлээж ийна гэд бид энэ зүгээр хийцгэр суулаа шүү дээ. Та нар улсын хурл жоохон хүндэлтэй хандаач. Улсын хурл ч бас олон намын тогтолцоо байгаа шүү дээ. Олон намын төлөөлөл байгаа шүү дээ. Тэр намын бүлгүүдтэйг бас жоохон хүндэлтэй хандаач. Энд байгаа төлөөлөгчдийн ард түмний сонгогдсон төлөөллийг хүндэхгүй байгаа юм чинь гудамжинд гараад бол жүжиглэлт болж байгаа шүү дээ.